За одоо цэрэг 330 зөвшөөрлийн 339 дугаар анги дээр 2 байлдагч харилцааны зэвсэл гаргаснаас 1-8 насаа алдсан асуудал гарсан 5 сарын 19-ний өдөр. За үүнтэй холбоотой хууль хяналтын байгууллагууд бол ажиллаж байна. Монгол Улсын Батлан салбарын одоо бодлого үйл ажиллагааны буруутай хөдлөлөөс за мөн дээрээс нь одоо анги салбараар зөвшөөрсөн жанжин штаб төрийн тусгай албаагчдын буруутай хөдлөлөөс боснон тогтоогдох юм бол хинч байсан хариуцлага хүлээх ёстой гэж харж байна. Танайд өөрөө хариуцлага хүлээх үү? Хинч байсан хариуцлага хүлээх тухай асуудлыг би сая хөндөчлөө. Батлан салбарын одоо буруутай үйл ажиллагаанаас жанжин штаб анги за төрийн тусгай албаагчдын буруутай үйл ажиллагаанаас боснон тогтоогдвол хинч хариуцлага хүлээх ёстой л гэсэн үг. Хугацаа цэргийн албыг бол одоо дотоодын цэрэг зэвсэг хүчин хэлийн цэрэгт бол алба хаадаг. За Арс намын бүлгээс сүүлийн 10 жилийн хугацаанд 46 цэрэг амиа алдлаа, албаа хааж явах гэдэг мэдээллийг өгсөн байсан. Батлан хамгаалалт сайд яагаад хариуцлага гэж байгаа юм. Энэ тал дээр ер нь одоо яг 46 гэдэг тоо бол одоо бүх цэргийн албаагчдын дундаас гарсны статистик тоомлоо өгч миний харж байгаа. Энэ дээр үүний хитэн одоо яг зэвсэг төвчтэй холбоотой тоо. Ер нь гэхдээ Батлан салбар хууль зүй дотоод хэргийн яам гэж яамнаас гэж ялгаж салгах нь бас жоохон цохимжгүй яг энэ асуудал дээр шүү. Хугацаа цэргийн албаагч амиа алдж байгаа нэг байж болсгүй зүйл. За энэ яг одоо статистик тоо 46 хугацаа цэргийн албаагч алба хааж явах үедээ харамсалтайгаар одоо амнасаа алдсан асуудлыг ярьсан байлаа. За манай жанжин штабын одоо бас хяналтын чиг үүрэг хүлээсэн одоо бригадын генерал өчигдөр бас ярьцлага өгсөн байна лээ. Тэр мэдээлэлээр бол одоо зөвшөөрчний жанжин штабын харьц одоо салбар ангиудаас бол 7 хугацаа цэргийн албаагч өнгөрсөн 10 жилийн хугацаанд ийм одоо асуудал гарсан, эмнэлэгтэй асуудал гарсан байна гэдгийг одоо хэлсэн. За бусд нь болохоор одоо хэлийн цэрэг дотоодын цэрэгтэй холбоотой байна гэж ойлгосон. Цаашдаа ийм эрсдэл гарахгүй тал дээр одоо салбарын яамны зүгээс ямар бодлогыг баримталж За ер нь бол би бас өөрийнхөө захим уцаарч гэсэн илэрхийлсэнтэй та бүхэн бүгдээр харсан баг. Ямар ч үсэн эрсдэлгүй болох реформыг хэрэглүүлэх ёстой гэж үзэж байгаа тэр чиглэлээр бид нэр нэгдүгээрт нь дөрмийн бус одоо харилцаа гаргасан. За түүнийг нуун дарагдуулсан альва албан тушаалтныг цол бууруулах. Дээрээс нь зөвшөөрснөөс одоо бас шууд халах тэр эрх зүйн орчныг бүрдүүлж өгөх ёстой гэж үзэж байгаа. Хоёрдугаарт нь захимжуулах асуудал дээр онцгой анхаарлаа хандуулъя. Зөвхөн анги байгууллага өөрөө ингээд хяналтаа ангийн хөдөлгөөд хяналтаа яадаг биш. Бүх анги байгууллагын зөвшөөрсөн жанжин штаб дээр 24 цагийн одоо хяналтанд байлгадаг байх тэр тогтолцоо технологийн асуудлыг шийдэх ёстой байна. За гуравдугаарт нь бол одоо камерын бичлэг хяналт хийх боломжгүй газрууд шүү дээ. 0 усан дурдаг газрууд дээр. За тэнд бол одоо чанга эрх дээрээс нь авран хамгаалах улаан товчлуурыг одоо бас бий болгож охин зүйтэй гэж үзэж байгаа. За дөрөвдүгээрт нь Батлан амлахын сайд жанжин штабын даргын төлгөө төс шалгалтуудыг явуулж болцсохгүй эрсдлээс одоо урсан сэргийлдэг байж хамгаалдаг байя гэсэн чиглэлийг ярьж байна. За мөн дээрэс нь хүний эрхийн байгууллагууд за мөн төрийн бус байгууллагууд эцэг эхийн төлөөлөг оролцуулсан хөндлөнгийн хяналтыг тавьдаг тийм зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх тал дээр бас анхаарлаа хандуулах нь зүйтэй гэж одоо үзэж байгаа. Энэ бичлэнгийн одоо бас нэг 6-7 арга хэмжээг бид өхөн ирэх он жилүүдэд бас хэрэгжүүлж ажиллана гэж бодож байна. За яг бид бол өнгөрсөн хугацаанд бас тодорхой хэмжээний арга хэмжээ авч хэрэгжүүлж ирсэн. Тухайлх юм бол анги байгууллагуудыг камержуулаад ангийн одоо удирдлагууд хяналтанд тавьдаг байх тэр боломжийг бас бүрдүүлээд төсвийнхээ өрөөнд л одоо явж байгаа шүү дээ. Ингээд хэрэгжүүлээд эхэлчихсэн байгаа. За тэр маань одоо бас тодорхой үр дүнгууд өгж байгаа. Хугацаа цэргийн албаагчдыг нэг жилд нэг удаа татдаг тэр боломжийг бий болгосон, хууль эрх зүйн орчныг бий болгосон. Ингэснээр нөгөө оны ялгаа гэдэг юм уу, сарын ялгаа гэдэг зүйл байхгүй. Нэг жилд ихш одоо хээндээ захирагдахгүй байх тэр харилцаа үүсч яана гэж ойлгож болно. За мөн дээрээс нь хөдөлгөөн сэтгэл зүйчдийн багийг бид хүмүүс гаргаж ажилуулдаг болсон. Хөдөлгөөн сэтгэл зүйчдийн баг маань нэлээд үр нөлөөтэй ажиллаж байгаа. Ганцаарсан болгоод бүлгийн одоо сургалтууд бас тодорхой мэдлэг мэдээллүүдийг харилцан ярилцлагуудыг зохион байгуулдаг байгаа.
Дээрэс нь одоо хүний эрхийн комисстай хамтраад 78 сургах шүгшийг бэлтгэсэн. Ингэснээр бид нар цаг тутамд одоо бас анги байгууллагууд дээр тодорхой хэмжээний мэдээлэлүүд өгж хүний эрхийн чиглэлээр сургалтууд орж одоо ажилладаг болсон байна. Одоо нөгөө сүүлийн үед эцэг эхчүүд маань баг зэрэг айцтай болсон юм л да сая нөгөө хүүхдүүдэд цэрэгт явуулахгүй гэдэг ч юм уу ийм нэг хандлага байна шүү дээ тий. Үүнийг одоо яах ёстой юм бэ? Ер нь бол цаашдаа бид нэр тодорхой салхангууд хийх ёстой. Энэ бол хүүхдийн асуудал бол энэ эл сэргийн асуудал бол зөвхөн Батлангуулгын яамны асуудал биш гэж харж байгаа. Хүүхдийн асуудал бол бүх одоо яамд хамааралтай байх ёстой. Ерөнхий сайд чинь нэг одоо агуулгаар нээж явах шиг байна. Цаашлаад бид нар ер нь зөв бас хүмүүжлийг төлөвшүүлэхийн тулд ерөнхий боловсролын сургуулиуд дээр тодорхой хэмжээний сургалтын програмд өөрчлөлт оруулах асуудлуудыг боловсролын яамтай хамтраж хэрэгжүүлэхээр ажиллаж байна. За ажил авсан цагаас энэ асуудал дээр тодорхой судалгаа хийсэн. Батлангуулгын одоо бодлогын бичиг баримтан дээр энэ асуудлууд байдаг мөртлөө боловсролын тухай хуулийн дээрээс аваа ишчихсэн заалт. За энэ боловсролын тухай хуулийн дээрээс аваа ишчихсэн заалтыг эргэж оруулах энэ боломжийг бүрдүүлэхээр одоо боловсролын яамтай ажиллаад зарим нэг одоо сургалт хичээлийн агуулгуудыг өөрсдийн судалгааны байгууллагаар гаргасан одоо тодорхой мэдээллүүдийн дагуу одоо боловсролын яам за ерөнхий боловсролын газрууд нөгөөд одоо ажиллаж байгаа. Тэгээ ингэснээрээ бид нэр ерөнхий боловсролын сургуулиудад хүн байхын тухайд дээрэс нь одоо түүхэн, өв соёлоо мэддэг байх, сэрэг их хөрөмж хүмүүжид суралцах, за сэргэжилтийн хичээл оруулах гэдэг юм уу. Ийм агуулгын хичээлийг заавал суралцуулах хэлбэрт оруулж өгөхөөр одоо бид хүн хууль эрх зүйн орчныг өөрчлөхөөр одоо ажиллаж байгаа. За ингэж чадсанараа бид хүн нэгдүгээрт зөв төлөвшсөн одоо ирээдүйн иргэдэд бэлтгэх хэрэгтэй байна. Нөгөө талдаа үндэсний сөрөнд төсвөрлөх чадамжийг маш өндөр түвшинд авчиж чадах тэр боломж олцоо бүрднэ л гэж харж байна. За энэ талаас инхийг сахиулагчдын өдөр тохирж байгаа. Тэгэхээр таны бас оны өдөр сарын 1-ээс инхийг сахиулагчдын өмнө даалгавч байсныг 80% болгож байгаа талаас мэдээлэл өгч байсан. Энийг одоо хэрэгжээд хэлсэн үү? Энэ талаар бас. За энэ инхийг дэмжих ажиллагаанд бол манай 2002 оноос хойш оролцож байна. Нийтдээ нэг 23 мянган сэргийн албаагч инхийг дэмжих ажиллагаанд оролцож Монгол улсын одоо зөрчил хүчнийг дэлхийн одоо хэмжээнд гаргаж ажиллаж байна. Манлайлалтай ажиллаж байгаа. За одоо саяхан бол одоо өчигдөр одоо инхийг дэмжих ажиллагаанд оролцсон эмэгтэйчүүдийн өдрийг бид бүхэн бас 20 жилийн одоо ёслолдог өдөр тэмдэглэлээ. Үүнд одоо манай эмэгтэй албаа агчид гэхэд 1300 орчим албаа агчид инхийг дэмжих ажиллагаанд оролцсон байдаг. Цаашлаад Монгол Улсын ерөнхийлөгч нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблегийн 79 дугаар чуулганы эндэг дээрээс инхийг дэмжих ажиллагаанд оролцож байгаа энэ албаа агчдын одоо эмэгтэйчүүдийн оролцоог 15% хүргэнэ гэж ярьсан. Бид хүмүүс 25 онд бол яг ийм үр дүн гаргаж чадсан байгаа. Одоо жишээлбэл өнөөдөр дэлхийн онцөг улбан бүрд одоо инхийг дэмжих ажиллагаанд явж байгаа манай зөрчилгчний бие бүрэлдэхүүний 15.3% нь одоо эмэгтэй албаа агчд болсон байна гэд. За ийм одоо үр дүнгууд гарч байгаа. Тэгээ энэ инхийг дэмжих ажиллагаанд орж байгаа энэ хүмүүсийн томилтын зардлыг бид хүн одоо 10 гаруй жилийн дараа 11 жилийн дараа 80% болгож 10% нэмэгдүүлж чадсан. За ингэснээр одоо нэг албаа агчдад жилийн одоо үүрэг гүйцэтгэсний дараа 6 сая төгрөгийн нэмэлт одоо орлого бий болж байгаа. Энэ нь одоо нийгмийн асуудлыг шийдвэрлэх тал дээр гэсэн томоохон нэмрээнд болсон гэж ойлгож байгаа. Хэл хамгаалах ерөнхий газрын даргын мэдээлэл байсан л та. Ерөнхийдөө зэрэг тэлсэж байгаа залуус тийм ээ. Ер нь хар тамхины хамгаалалт, мансуурлах байцаа хамгаалалтай ч юм уу тийм ээ. Эсвэл дэлгэцийн хамгаалалтай хүмүүс их орж ирж байна. Энэ дээр одоо шалгах тийм ээ. Тэр хүмүүсийг одоо нөгөө зэрэгт илсүүлэх тэр шалгалтыг илүү нарийн болгох хэрэгтэй юм биш үү гэдэг асуудлаас их яригдчихэж шүү дээ. Тийм бид нар бас нөгөө түрүү би ярьсан шүү дээ 6-7 арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр ярьж байна гэж. Тухайлах юм бол одоо сэтгэл зүйчтэйгээ хамтраад бидний сэргийн албан хаагч одоо офицерууд дасаг салаа рот өдөрдөх офицерууд дээрэс нь хугацаа цэргийн албан хаагчнууд одоо хаахаар одоо татгаж байгаа залуучуудад одоо сэтгэл зүйн тест авдаг болёо. Маш нарийн одоо арга хэлбэрээр авдаг болёо. Тэр хүмүүсийн сэтгэл хөдлөлөө удирдах чадвар цаашлаад одоо бас төрмгийн байдлаа шууд гаргадаг энэ арга хэлбэрийг тогтоох хэрэгтэй юм байна. За тэгээд энэ дотор бол одоо саяны агуулгач орно. Ингэж чадах юм бол бид нэр цаашлаад одоо тодорхой эрсдлийг хаах боломжууд бүрдүүлнэ. Дээрэс нь ийм сэтгэл хөдлөлөө байж чаддгүй төрмгийн сан чанараа шууд гаргадаг юм хүмүүс нь тогтоогдох юм бол ямар нэгэн байдлаар одоо салаа, дасаг, рот удирдах халамжшаад тавихгүй байгаар одоо хууль эрх зүйн зохицуултыг хийж хориглох төр боломжийг бүрдүүлэхээр одоо ажиллаж байгаа.